Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Боловсролын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирлын тушаалаар томилогдсон шинжээчийн баг сургуульд очиж ажиллахын өмнө сургуулийн байгууллага бэлтгэл ажлыг хангадаг. Энэ хүрээнд ямар бэлтгэл ажлыг хангах талаар товч мэдээллийг танилцуулъя. Шинжээчийн багийн сургуульд очиж ажиллах хугацаа байгууллага хөтөлбөрийн онцлогоос хамаарч 2-5 хоног байна. Шинжээчийн баг өөрийн үнэлгээний тайлангийн холбогдох нотлох баримттай танилцах, сургуулийн удирдлага, багш, оюутан төгсөгчид, ажил олгогчдын төлөөлөлтөд уулзаж, өөрийн үнэлгээний тайланд тусгагдсан асуудлын талаар бодит мэдээлэл цуглуулах зорилготойгоор сургууль дээр ажилладаг. Шинжээчийн багийн ажлын хуваарийг тухайн сургуулийн байгууллага хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн сургуулийн байгууллагатай харилцан ярилцаж, тохиролцсны үндсэн дээр төлөвлөдөг. Шинжээчийн багийн ажиллах цагийн хуваар гүйцэтгэх ажлын дарааллыг наривчлан хэлэлцэж, хэн ямар үүрэгтэй оролцох гэх мэт зохион байгуулалтыг эцэслэж тогтдог. Шинжээчийн баг сургуульд ажиллах үе цагийн хуваарийг нарийн баримтлах зорилгоор төлөвлөсөн ажлын уялдааг маш сайн хангах нь зүйтэй. Байгууллага эсвэл хөтөлбөрийн танилцуулга презентацийн бэлтгэн шинжээчийн баг өөрийн үнэлгээний тайлан урьдчилан судалсан байдаг тул тайланд бичсэн зүйлээ дахин танилцуулах шаардлагагүй байдаг. Тайлангаас хойш нэмэгдсэн, шинжлэгдсэн эсвэл шинжээчийн багийн урьдчилсан үнэлгээний тайлангийн тодруулах асуултад чиглэсэн байхаар бэлтгэл илүү зохимжтой байдаг. Лаборатори анги танхимыг мөн бэлтгэн. Хөтөлбөрийн магадлалын итгэмжлийн хувьд тухайн хөтөлбөрт хамааралтай лаборатори анги танхим. Байгууллагын магадлалын итгэмжлийн хувьд нийт лаборатори анги танхимын хүчин чадал, ашиглалт зэргийг шинжээчийн баг үзэж танилцдаг. Шинжээчийн багийн сургалтын орчин нөхцөлтэй танилцах маршрутыг тодорхой гаргаж бэлтгэл ажлыг хангах чухал байдаг. Зарим тохиолдолд хөтөлбөрт хамаарах лаборатори зэргийг хариуцсан ажилтан эзгүй байх зэргээс болоод танилцах боломжгүй тохиолдолд гардаг тул та бүхэн энэ бүхнээ урьдчилан төлөвлөж ажиллах нь чухал юм аа. Шинжээчийн баг ажиллах өрөө танхимыг мөн бэлтгэн. Тухайн өрөөнд компьютер бэлтгэж удирдлага мэдээллийн системд нэвтрэх боломж бүрдүүлнэ. Шинжээчийн баг маань тухайн сургалтын байгууллагад 2-5 хоног ажилладаг тул ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Мөн шинжээчийн багийг оролцогч талуудтай уулзалт хийх өрөө танхимыг бэлтгэн. Хэрвээ онлайн уулзалт зохион байгуулах бол техникийн болон сүлжээний тасалдалгүй байдлыг хангаж, урьдчилж, туршиж бэлэн болгосон байна. Нотлох баримтыг тухайн байгууллага хөтөлбөрийн онцлогоос шалтгаалж магадлалын итгэмжлийн шалгуур бүрээр эмх цэгцтэй бэлтгэх нь чухал. Жишээлбэл дэлгэцэн дээр харагдаж байгаа баримтууд байж болно. Мөн үүнээс гадна нэмэлт баримтууд байж болно. Цахимд байгаа нотлох баримтыг заавал цаасаар хэвлэх шаардлагагүй. Шинжээчийн багт цахимаар үзүүлээд явах боломжтой. Уулзалтын бэлтгэлийг хангаж суралцагч, төгсөгчид, ажил олгогч, багш нарын аль болох олон тал төлөөллийг оролцуулах шаардлагатай. Тухайлбал суралцагчдын хувьд 1-4 дугаар курсын оюутнууд, дотор байранд амьдардаг оюутнуудын төлөөлөл, орон нутгаас суралцаж буй оюутнуудын төлөөлөл, эрэгтэй эмэгтэй гендерийн харьцаа, ялгаатай хэрэгцээтэй оюутнууд, оюутны өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, мөн хэрэв гадаад оюутанд суралцдаг бол гадаад оюутны төлөөлөл гэх мэт олон тал төлөөллийг оролцуулах нь зүйтэй. Төгсөгчдийн хувьд мөн он оны төлөөлөл, мэргэжлэрээ болон өөр мэргэжлэр ажиллаж байгаа, агшин төвшөнд суралцаж байгаа зэргээр төлөөллийг хангана. Ажил олгогчдын хувьд төгсөгчдийг тодорхойлж чадахгүй албан тушаалтныг оролцуулах нь зүйтэй байдаг. Тухайн байгууллага хөтөлбөрийн төгсөгч өөрөө ажил олгогч болсон тохиолдолд ажил олгогчдын уулзалтад давхардуулж олноор оролцуулах нь зохимжгүй. Түүнчлэн багш нарын уулзалтанд захирал зэрэг удирдах албан тушаалтнууд оролцохгүй байх зэргийг та бүхэн анхааран шинжээч ажиллах бэлтгэл ажлаа сайдрах ханган ажиллавал уулзалтууд үр дүнтэй цаг хэмнэх зэрэг олон давуу талтай байдаг. Анхаарал хандуусай баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.